За тэгээ эргээд нэг дээрлэхүүлж ийсэн ч юм уу шоглуулж ийсэн хүмүүс маань өөрсдөө ингээд сэтгэл зүгээр өөрсдөө эдгээч тийм байж гэж бодъё. Тэгэнгүүт нөгөө дээрлэгч байсан хүмүүс маань тэр уул мөр нь хизээж арилахгүй гэдгийг одоо энэ сүүлийн үед нийгэм сошиал дээр болоод байгаа зүйлсээр харж байгаа байх. Ядаж тэр өөрхөө ирээдүг бодоод ч болтугай. Тэр муухай үйлдэл гаргаж байгаа, муухай зан гаргаж байгаа тэр бүгдийгээ засаасаа гэж хүсэж байна. Тэгээ ялангуяа эцэг эхчүүд бид нар бас өөрсдийнхөө хүүхдүүд эргэн тойрныг хардаг баймаар байна. Одоо жишээ нь би яг ээж болсныхаа дараа бодож байгаа байхгүй юу. Хэн нэгэн миний хүүхдийг цохих, хэн нэгэн миний хүүхдүүд гомдоохоор үг хэлэх, ээж аваас заяасан биеэр нь шоглох ч үгүй юм уу те. Энэ бүгдийг би бүр үнэхээр төвчгүй санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдгүй ингээд хүн ямар ч хүн өөр хүүхдээ ингээд өстэй муухай үг хэлэхгүй хайрлж өсгөж яхад хэн нэгэн хүндлэнгийн нэг хүүхэд орж ирснээ доромжлоод унах юм бол энэ бол ямар ч эцэг хүсэхгүй байх. Тийм болохоор эхний ээлжинд бас эцэг эхчүүд ингээ хүүхдийнхээ эргэн тойрныг сайн харж ий гэж уриалмаар байна, хэлж